Дээрээсээ Эмитокийн маань 4 дахь дугаар та бүхэндээ хүрэх гэж байна. За энэ удаагийн дугаараараа хэдүүлээ нэг юм энгийн юм шиг мөртлөө хүмүүсийн хооронд ингээд яригадаад идэг юм буруу ойлголтыг залруулах болно. Тэгээ манай эмчнараас ч надаас ч нэлийн асуудаг юм зүйл байгаа. Тэгээ та бүхэн ч гэсэндээ бас сонирхолтой санагдах болов уу гэж бодож байна. За дугаартайгаа хамтаагаарай. Өнөөдрийн дугаараараа үндсэн 3 зүйл ярих болно. Нэгдүгээрт умайн хэлбэр хэмжээний асуудал ярина. За хоёрдугаарт умайн байрлалын талаар ойлголт өгнө. Гуравдугаарт сав дойргох, хазаах гэдэг ойлголт хэр үнэнтэй нийцдэм бэ гэдэг талаар мэдээлэл өгөх болно. За эхний сэдвэрээ ярилцъя. Умайн хэлбэр хэмжээний асуудал. За өмнө дугаар дээр ч гэсэн би хэлжсэн ер нь бол бид нар гадаад төрхөөр өөр эдгтэй адилхан дотоод эрхтнүүдийн байрлал хэлбэр хэмжээ ч гэсэн ингээд бага хэмжээний хоорондоо ялгаатай байдаг. Одоо яг нэг анатомийн зураг дээр байдаг шиг яг ингээд гэдэг ийм өрөө тавьсан юм бол байхгүй. Мэдээж ерөнхий тэр одоо зарчмыг баримтлах ч гэсэн хоорондоо юм бага зэргийн ялгаатай байдаг бөгөөд энэ нь бол маш хэвийн зүйл байгаа. За умайн хэлбэр хэмжээ бүтцэд ер нь өөрчлөлт байна уугүй юу гэдгийг үнэлгээ өгдөг хамгийн энгийн бөгөөд хялбархан за тэгээд үн хүртэг багтай шинжилгээ бол эхо шинжилгээ байгаа. Тэгээ хитаван шинжилгээ байгаа. За энүүгээр бол ерөнхий одоо умай чинь ямар хэлбэртэй хашаа нууларсан янз бүрийн эмгэг өөрчлөлт байна уугүй юу гэдэг ихний байдлаар бол маш тодорхой хэлэх боломжтой. За энэ бол эхо буюу хитаван зураг байгаа. Энэ дээр бол ямар нэгэн одоо умайдаа өөрчлөлт байхгүй, умай булчинт давхрахтаа янз бүрийн эмгэг байхгүй, ийм эмгэгтэйчүүдийн умайг харуулсан байна. За ингээ харах юм бол бүгд өөр байгаа сте зарим нэг ийм шаар шиг өөрөнхийдөө бөмбөр хэлбэртэй, зарим нь ийм хавтгай, сунсан хэлбэртэй, за зарим нь тоон байхад, зарим нь жижиг. За энэ бид нар бол одоо дандаа ийм урагшаа чиглэсэн умай байхад энэ умай бол жишээлбэл ийм хоошоогоо одоо нугларсан хоошоогоо чиглэлтэй умай байх жишээтэй. За ингээд ерөнхийд нь ингээ харах юм бол бүх умайнуудын хэлбэр, хэмжээ нь бол ялгаатай байгаа нь энэ зургийн дээр бол маш тодорхой харагдчихэв. Ийм өөр байгаа нөгөө үйл ажиллагаанд нь бол ерөөсөө огтхон нөлөө үзүүлэхгүй. Өөрөөр хэлэх юм бол бага зэрэг жижигхэн байлаа гээд агшаа нууларлаа гээ урагшаа нууларлаа гээд төдийлөн бол тийм одоо хөөрчөн үйл ажиллагаанд бол нөлөө үзүүлэхгүй. Мэдээж маш жижигхэн умай бол бас байдаг. Өөрөөр хэлэх юм бол төрөлхийн хөгжлийн одоо тоглолтоос шалтгаалаад хүүхэд байх үеийнх нь эсвэл бүр няраа байх үеийнх нь умай ингээ хэмжээ тэр чигээрээ хадгалагдсан эмэгтэйчүүд байдаг. За тэр бол мэдээж асуудал. Тэрнээс биш ерөнхийн ингээд хэлбэр хэмжээгээ хадгалж байгаа бага зэргийн өөрчлөлт бол ямар ч асуудал бол үүсэхгүй. За гэхдээ умай одоо төрөлхийн хөгжлийн одоо эмгэгүүд байдаг. Одоо жишээлбэл салаа умайч гэдэг юм уу, таславчтай умайч гэдэг юм уу. За тэд нар бол өөр асуудал. Тэд нар бол одоо эмгэг өөрчлөлт гэж тооцогддог. Хөөрчөн үйл ажиллагаанд бас тодорхой хэмжээгээр сүргээр нөлөөлдөг ийм нөхцөл байдлууд байгаа. Тэгэхээр энэний талаар бол мэдээж дараа нь илүү дэлгэрэнгүй бол хэлж өгнө. Тэрнээс биш одоо юу гэдгийг ямар нэгэн таславчгүй, ямар нэгэн төрлийн хөгжлийн гажиггүй мөртлөө тэгээ ийм урт байна уу, баг зэрэг богинохон байна уу, өргөн байна уу, хавтгай байралтай байна уу гэдг нь бол төдийлөн ач холбогдолтой бол биш шүү. За дараагийн 2 дахь зүйл бол байрлалын тухай асуудал. Өөрөөр хэлэх юм бол умай яаж байрладаг вэ? Ямар хувилбарууд байж болох вэ гэдэг талаар хэлж өгье. За би болохоор хүүхдийн тоглоомыг аваад ирсэн. За ер нь бол яг нэгдүгээр нөгөө нугалж энэ төр үзүүлэхэд амархан. Тэгээ хоёрдугаар бас умайтай адилхан юм шиг хэлбэртэй За умай маань яг ингээд ихцээрээ бол байж идэггүй. Яг иймэрхүү байдалтай ингээ 90 градус байж ингэж байхгүй. За нэгдүгээр умай маань яаж болдог вэ гэхлээр их бэрээ ингээд одоо хазааж нугларч болдог урагшаа эсвэл хоошоогоо ийм хазааж болно. За заримдаа бүр ингээд нуглараад ингээ урагшаагаа нугларцсан эсвэл хоошоогоо нугларцсан бол байж болно. За зарим умай бол ерөнхийдөө ийм одоо босоод ийм хэлбэртэй байх тохиолдол бас байдаг. За энэ бол ийм урагшаа хоошоогоо хөдөлгөөнтэй. За дараагийн ээлжинд нь болохоор умай байна штэ. Хазааж болно. Өөрөөр хэлэх юм бол ийм ийм тэнхилгээр ийм хазаас умай байж болдог гэсэн үг байна. Тэгэхээр энэ бол ерөөсөө ноцтой аюултай юм бол
биш байх нь. За 3 дахь нэг байрлалын онцлог юу байдг вэ гэхээр босоо байгаараа одоо энэ тэнхлэг дээр эргэж болно. Өөрөөр хэлэх юм бол ийм байрлалтай умаа явж болно гэсэн үг. За заримдаа бол зарим хүний умаа бол ийм тис хөндлөн бас байрлалтай ховор тохиолдолд байх жишээтэй байдаг. За тэгэхээр ямар ч одоо тэнхлэгээр эргэлт хийж болох нь шүү дээ тий. За өөрөөр хэлэх юм бол одоо юу гэдэг урагшаа нуглараад тэгээд баг зэрэг хазаагаад дээрээс нь дахиад ингэсэн байж болно гэсэн. Тэгэхээр маш олон юм хувилбарууд байгаа. Яг ямар байрлалтай вэ гэдгийг үзлэг тэгээд тусламжтайгаар бол маш сайн тодорхойлох боломжтой байдаг. Тэгэхээр одоо юу гэдгийг яг ингэж оршдоггүй байх нь шүү дээ. За ингээд хазаагаад ирэхээр нөгөө дагаад өндөвчний байрлал энтер ч гэсэндээ бас өөрчлөгдөд ирж байгааз. Тэгэхээр эмэгтэйчүүд болохоор яг одоо юу гэдэг цамныхаа тэнд заагаал миний энд тэ өндөвч өгдөөд ингээд идэг. Гэтэл тэр эмэгтэйг яг тэнд биш. Тэ арай өөр жишээлбэл ийм хөндлөн умаатай үнийх бол өндөвч нь бүр ингээд умааныхаа урталд ороод ирэх нь шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү байрлалтай ч гэсэн байж бас болдог байх нэ. Тэгэхээр энэ бол бид нэр яг өөрөө ямар умаатай вэ гэдгээ бол яхаа энэ төр үзлэгт орж ижил мэдэх боломжтой. За тэгээд ийм байна уу, ийшээ явсан байна уу, ийшээ иргсэн байна уу бол ерөөсөө ноцтой асуудал бол биш шүү гэдгийг хэлмээр байна. За тэгвэл умаа ийм янз хэлбэртэй, янз байралтай байж болдго юм байна. Тэгээд ер нь энэ байршил нь солигдчих тийм үү? Дөргөөд өөр тийшээ харч тийм үү? Гинтхи ингээд зүгээрэж хазаач тийм үү гэдэг асуудал гарч ирнэ. За ер нь бол үгүй тийм юм байхгүй. За умаа баг зэрэг хөдөлгөөнтэй байж болно. Яа тэгвэл эн чинь ганцаараа дангаараа байдаг гэж хэлээгүй шүү дээ. Урдталт нь ийм давсаг байгаа, хойдолт нь шулуун гэдсэн. Тэгээ давсаг одоо дүүрээ чинэрсэн ч юм уу эсвэл шулуун гэдсэн дагуулгатхунтай байх үед тэгээ умаа баг зэрэг ингээд түлхэгдээд наашаа цаашаа баг зэрэг ийм хөдөлгөөн бол хийж болно. Дээрээс нь жирэмсэн умаа одоо маш их томордог шүү дээ. Тэрнтэй холбоотойгоор наашаага цаашаага жоохон татагдаад ингээд байршил нь өөрчлөгдөж болно гэсэн үг. Тэрнээс биш одоо юу гэдгийг ингээ хүмүүсийн ярьдаг шиг одоо хүчтэй хөдөлгөөн авах үед ч юм уу ингээл торгол бүг гэл ингээл байршил өөрчлөлттэй юм байхгүй. За тэрнээс хамгаалж идэг юм холбоосууд байдаг байхгүй. За тэр талаар жоохон дэлгэрүүлээд хэлээд өгье. За өмнө нь хэлжсэнчлэн дотор эрхтнүүд чинь зүгээр л ингээд хөвөөд хоршиж идэггүй хоорондоо маш нарийн юм холбоосуудаар холбогдсон байдаа гэдгийг бол хийсэн. За тэгэхээр ямар холбоосууд умайг ингээд арцгийн хүндэд хөдөлгөөнгүй ингээд байхад нөлөөлөх юм бэ гэдгийг довчхон хэлээд өгье. За ингээд энэ умаа ахгүй юу? За энэ умаа байна. Энэ өндгөвч, үрийн хоолой. За ингээд энэ урталт нь агаан давсан. За энэ ийм харагдаад байгаа нь болохоор шулуун гэдсэн ахын. За хамгийн эхлээд болохоор умаа арцгийн холбоос гэж үүдэг. Өөрөөр хэлэх юм бол умайг ийм арцгийн ястай тий арцгийн хантай холбож идэг ийм холбоос байдаг. За энэ бол маш чухал холбоос. За гол ядаа нөгөө умайд дэмжлэг үзүүлж идэг ийм холбоос байгаа. За энэ холбоос гэмтэх юм уу эсвэл одоо сунах юм бол арцгийн эрхтнүүд унждаг одоо ийм эмгэг үүсдэг. За энийг бол бас дараа нь жоохон тайлбарлаад өгье. За дараа нь бол одоо өндгөвчний холбоос орж ирнэ. За өндгөвчийг бас зүгээр ингээд сул байж идэггүй. Өндгөвчийг бас энэ арцгийн хажуугийн хантай холбож идэг ийм чухал холбоос байдаг. За энэ холбоосон дээрээ бас ингээд өндгөвч маань мушгирчих юм бол маш ийм аюултай эмгэг бий болдог. Өндгөвч ингээд мушиграад үхчээд ингээд яаралтай мэслэлээр авах шаардлагатай болдог эмгэг хүртэл юм үүсэх эрсдэлтэй байдаг. За тэгэхээр өндгөвч маань бас ийм хойшоогоо холбоогоор татагдаж байдаг байна. За дээрэс нь өндгөвч маань дахиад умайтайгаа холбогдно. Өөрөөр хэлэх юм бол умайтайгаа ингээд бас холбоосоор холбогдож ингэж хөдөлгөөнгөө бас байж идэг байна. За дараагийнх нь болохоор дугуй холбоос гэж байгаа. За энэ нь болохоор энэ умаа хажуу талын үрийн хоолой гардаг хэсгийн эндээс гараад ингээд их уруултай бэлгийн их уруултай холбож өгч идэг. Бас их юм чухал юм холбоос байгаа. За дараа нь болохоор кардинал холбоос гэж байдаг. Энэ нь болохоор умаа доод хэсэг буюу умаа хүзгүүд ийм арцгийн хажуугийн хантай холбож өгдөг. За маш бас ийм дэмжлэг үзүүлдэг том холбоос. За энэ холбоос гэмэх юм бол бас нөгөө дотор ирэх одоо умаа унжих
хэрэгтэй гэдэг шүү дээ хүмүүс яриаддаг. Тэр эмгээг үүсэх боломжтой юм байдаг. За дээрээс нь одоо ундаг умайн хүзүүний холбоос гэж байна, ундаг давсгны холбоос гэж. За ингээ харах юм бол энэ арцагны энэ одоо дугуй ясан дотор маш их ингээ олон холбоосоор өөр хоорондоо болон арцгийнхаа хамтаа ингээ холбогдоод орж идэг гэсэн. Тийм учраас одоо ямар нэгэн бага хэмжээний дөргөлт одоо тэр зүйлээр бол энэ холбоосууд бол тийм амархан гэмтэн гэж байхгүй. Тийм амархан умаа маань байршлаа солиод өөр байршилтай болоод хазаагаад явчихна гэж бол байхгүй байх нэ. Би түрүүн бас дурдсан баг зэрэг хөдөлгөөн хийж болно. Одоо жишээлх юм бол анзаарсан бол ингээд яхаа үзлэг энэ төр хийж явах үед эмч сайн харагдахгүй байх юм бол ингээд хараад жоохон ажилуулж агаад ч юм уу үздэг тохиолдол байна. За бас ингээ өндгөвч энэ төр сайн харагдахгүй байгаа тохиолдолд бас ингэж дарж агаад энэ төр ажилуулж энэ төр болж байгаад хардаг юм байна. Тэгэхээр баг зэргийн хөдөлгөөн бол хийж болно. Тэрнээс биш ингээл одоо юу гэдгийг ийм байралтай болж байгаа огцны ийм байралтай болно гэдэг тийм ойлголт бол байхгүй гэсэн үг. За тэгэхээр ер нь өөрийнхөө умайг одоо ямар хэлбэртэй, ямар хэмжээний хаашаа иргэсэн, хаашаага хазаалт өгч байрлсан гэдгийг мэдхийг хүсэх юм бол хамгийн их энгийн шинжилгээ бол мэдээж эхо шинжилгээ буюу их тавиан шинжилгээгээр мэдэх боломжтой. За түрүүн хэлээд байсан нөгөө яг ингээ умайг ингээ барьж яадаг, дэмжлэг үзүүлж яадаг том холбоосууд гэдээс шүү дээ. За тэд нар маань нөгөө амьдралын явцад олон төрсэн эмэгтэйчүүдэд бас суларч болдгоо. За ганцхан тэр холбоос ч биш нэмээд энэ бас булчингууд бас оролцсноо. За тэгэхээр энэ холбоос энэ булчингуудын үйл ажиллагаатай холбоотой одоо умай юм уу скул давсаг скул шулуун гэдсэн ингэж хөтрэний хан руу ингэж пролапс болж орж ирж ингэж эмгэг үсгэж бас болдог байх нь. За товчхондоо ийм байна. За тэгэхээр ер нь бол эмэгтэйчүүдийг битгий нэг амар санаа зовоорой гэж хэлмээр байна. Тэг ямар нэгэн умай одоо бүтцийн өөрчлөлт байхгүй, ямар нэгэн умайд булчингийн эмгэг энтер байхгүй. За тэгээ төрлийн хөгжлийн гач хөгжил энтер байхгүй байгаа нөхцөл таны умай ямар хэлбэртэй, хаашаа зайж, хаашаа хэлбиж орших нь бол төдийлөн тийм хөөрчмөн ач холбогдол байхгүй. Тийм учраас битгий тэрэн санаа зовоо. Миний умай ингээд жоох ийшээ байрлалтай гэд тэрийг засгаал янз бүрийн барай энтерт ороод авах шаардлага байхгүй. За тэр барайгаарч тэр юм чинь ингээд хэвэндээ орчин яг ийм тэгшгэн болно гэсэн ойлголт байхгүй. Нэгдүгээр ийм дэв тэгшгэн одоо умаа бас байж болно шүү дээ, гэтэл тэглээгээд яг ийм нөхөрчхөн хувьд илүү сайн байна гэсэн батлагдсан юм бол ерөөсөө байхгүй. Тийм учраас ийм зүйл битгий санаагаа чилээж ийм одоо юу гэдгийг өөрийнхөө цаг хугацаа нервийг бараарай гэж хэлмээр байна. За дараагийн дугаараараа мэдээж илүү сонирхолтой хэрэгцээтэй мэдээлэл өгөхийг хичээх болно. Тэгээ та хэд маань subscribe дараад бас хүмүүст ингээ шеэрлээд өгөөрэй гэж хүсэж байна. Тэгээд хэрэгтэй хүмүүстээ бас хэрэгтэй мэдээлэл байх болоо гэж найдаж байгаа. За ингээ дараагийн дугаараар уулзлаа. Баяртай.